Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Мөнхбаатар Ногоомор. Намрыг нуруунд үрсэн бүгдрэ улийн бүгдсөөр өнгөтөл алганы төлөө шиг өвжин хөнди огтлаа. Шивэн долгоо халиурн найгаж манлын ариун далайлууга уйлцэн долгоолох чинаад эвгэгцэн сэтгэлийн адаг юу юугүй задарч өнөн тонон бэрхэрлээ. Нулимсэг шхийн зор билууруудан буу. Хонгор салхины айсаар гав ясны харших чимээ алс царнана. Борог тааны хүрэн улаан язоргүй хэн усны ёроол тонсон өнгийн чөлөв шиг дайвцган их сонин. Олон жил тэнцний эзэст өөр газар ирж гисэн байна. Эс цөмбөрсөн цайдам алсаас дүүтлэн харвал сүгэлжин уулын ингэрэг дэвсэн барилга байшингууд торгон хавдаг тэрэгсэн болормод ялбалцсан хараглаа. Юу гэлээ чинь? Төрсөн нутаг маань байна шүү дээ. Хүүхэд насаа өнгөрөөсөн эл хүндий нар туссан гэрэн амир шиг хичнээн дотнохон. Алгараа хэлганы толгой илэнгэ нүдэн анин алхтал газрын хийлийг төөргөгч юм санстав. Зөг тусан харвал өргөн өндийн өрд сэжин галшаар газартай бүгэн голдуу атуу. Өөрний ирэхгүй доглохтой. Гүри хураа хэмээн хоолой жижрүүлэн дуудахгүй ансаг нулимс мань арганы завсраар гойж хорголлууга асгарлаа. Өөдөөс тавхих мордыг хараад аавыгаа санаж алмаар нь зогслоо. Атуу харахаар аав мань хамгийн түрүүнд бодогддог байлаа. Дахин зүстэй хулсаа ёлон улангийн шинжтэй хонгор өрөө мөр шүргэн өнгөрөхөд балчир насны санагдан гараа аллан борхолоо. Сүлдээ зогсон унаг даага биеийг нэвцэлбэд зүрхэн дээгүүр гიშиглэн өнгөрөн. Гэнэт олон адууны тоосон дундаас аав мань Ногоомортоо гараа дэрв. Ээрчилсэн адуунаас айгаагүй гэнэ эцгийнхээ морийг үргээхээс эмэн яаран хөдөллөө. Аав нэлен хөдөлсөн боловч эрмэг чадав хэвээрээ байх юм. Хар морийг голынхан Ногоомор гэдгсэн гайхан асуугаад бараан дэрсэн хар морийг сайн ажуул ногоон туяатай болчихдаг юм. Гэн үсийг наран цэргүүлээд харахаар нэрэлдэм. Илэн хар мор гэнэт босгохтаа гандураараа газрын чөлөө хаглан бенжин хөрсийг тамуулаад одвоо аав золтол холбирчихсангүй. Аава бүгд таньж байна уу? Жаловчны ус шиг заяагаа юусан хөрхийн намайгаа оршоо танд хэлэх үг байна. Ингээд огцон иргэн харснаа гөлмөө яарамхан давирлаа. Аав минь та надад төв юмч. Гэхдээ чин үннийг мэдлээ. Би хэлсэргүүд ч гэсэн амтэн шүү дээ. Хүн ойчроогүй өөрийнхөө эхийг яасан гэж хүнэг хүлээдэ. Хөрөнгө мөнгөндөө ирдсэн хүн араатнууд хөөхий надад хам хэрэгэ тогтчихсан. Бүдээ итгэжтэй аава хэмээсээр араас нь дав. Аав жижиг толгойн шил дээр гарч морноос аажуухан буулаа. Ойлж байна уу гэдээ толгоогуудаа зулснаа хэнгэнтэл шүүр салтав. Хүүгээ хажууд нь ирснийг огт анзаараагүй байна. Тэнгэр газрын олмыг сулаатал тэртэг ширтэн. Аавын гарснаас нэгийг угаарч. Би аль хэдийн төрөл арилцсан бололтой. Ингээд атын бодол харун орж ирлээ. Өөрөө дэнтэрч өвдгөө цохиж үзв. Нар удгаж сүүдрэ хайлаа. Он эргэрөө бууж морьтой хүн айсвэ. 29 насны хархуу давхан ирээд эргэцэн дундаа баргал үсрэн болоо. Бороо адуу дэрсэн дөнгөрөө орчихоо. Би хоноо олцолчгаад аажуухан гарнаа. Та юу болоо? Толгой чинь эргэсэн юм уу? Ингээсээр өвгний үрчгэр магнаг илэх
эл хүрслэг залуу нэг л танил. Аав арга ядсан байдалтай гэнэ цай мөн хүүгийн ханд угсаансад бүр оймэрчлээ. Тэр минь төрөл сүнсээ олоогүй явдаг биш байгаа да. Нор үргэснийг бодохоор л гайхам. Яахын арга бол тоожангаар дуудсан да. Ингэлээ. Цэмбэн дээлт хажууд нь ойртон суугаад. Аав ер нь яаж өнгөрсөн юм бэ? Та надад яах цаг болсон биз дээ? Ингэж тулган суухад өвгөн. Хүмүн энийг амаргүй. Ингэхдээ чи аавыгаа уучлах ёстой. Үүлийн үрээрээ л ийм юм болдог гэсэн шүү. Хэргийг хөдлөшгүй нотолсон гэж мөрдөгч хэлсэн болохоор яалтай билээ. Ингэснэ дуугаа хурав. Ачхүү ташуурынхаа зураар алгаа хээлэн сурсууснаа. Ээжийг аав хүнөөсөн гэж нагад зэгч надад хэлсэн л дээ. Ингээд өвгөн зочин харлаа. Цог гэм. Ер нь чи энэ талаар битгий бод. Намайг байгаа дээр чөмөг сууж хүний дайтай явхаа. Хичээ. Гэлээ. Тэд хэзэг чимээгүй сууцгаав. Эндээ соолоо мэдэн барьгаж. Юу гэж тэ яваа. Намайг сүнсгүй эрцгий явснаар төсөөлнө гэж юу. Би хийсэн ээж тийм хэрэг хийгээгүй. Одоохон хүүд минь зүгээр ойлголоод өг. Ингэж адхан хэлхийгтэйд огсонцсон шинжгүй сувсаар л. Хөгшин дэмийл алсыг ширтэн. Хүүгийн шидсэн жолоо газрын хөрөв бөмбөрөх сонстон. Ачгүй сулхан дугаар. Тэгээд та аавтай эцсийн удаач уулзаагүй юм уу? Ингэж асуулаа. Өвгөн ганцаа нэрнгээ гаран салганаж. Онц ноцтой хэрэгтэнтэй уулзаалахгүй гэсэн. Тэгвэрлэж алах цаазын ял гэдэг чинь уг эрэлхийн аргагүй хэцүү зүйл. Хэрэгтнийг хаана хэрэгэн орсныг хинч мэдтгүй. Арга ирээхэнд нь шарлийг инж өгдөггүй хуйлтай тул би аргам гордон дэн дунтай амтанд ботсон юм. Өөр дээр барьхирсан улаан цуруугрыг өхөөлчихгүй юмсан гээсэн ганцхан бодолд хүлээстэй явлаа. 20 жилийн өмнө яг энэ шил дээр би чамайг өөр төлчихсөн машинаас бууж байлаа. Ингэж сарыгаа хөрлөглөн хэлв. Өргөн тал шаарлан харагдана. Өр зүрэг харлан шанлан. Цөлөх орчлонгийн мухард гуруулга заад галд ширэгдсэн тулгын жолоо шиг доошоо шигдэжээ. Тэнгэрийн хийлийг тосолсон намрын шарнаар бүгдийг аргатна. Хүүгэнэд болжмор тэрхийм цаваа дугаар ингэж хэллээ. Хар морны ногооныг олж харсан адлаа хачин хэргийн үннийг олоогүй юм биш үү? Би чинь ухаан суусан эр хүн учрыг нь олгол болно. Ингээв. Өвгөн нэг л итгэлгүйгээр. Юу гэлээ гинэ? Бүх юм буцаад хаягдсан шигаа шиг үгүй болчихсон. Мөнгөгүй хүний төлөө энэ хөдлөхгүй. Ингэлээ. Хүү эрс шийдэмгээр таны үеийнхэн дөгөөж, аавын үеийнхэн өртөж, хууль журам завхруулж, ээл агуулыг гаргуулсан биш үү? Яасан ч байж мэднэ. Харин эрен үе өөрөө учрыг нь олгол болно. Тэгээд ч хэрэг хуужирдгүй юм. Ингэлээ. Өвгөн худагт унсан царцаа шиг сандран. Чи чинь майдрын гэгэн эрэх цагийг яриад байна уу? Сайн цагийн мянган бурхан заларч буддагийн үе дуусаж майдрын үе эхлэн гэж хэн айлтлаа да. Тэр цаг ирээ юу? Ингэснэ чимээгүй болов. Хаврыг бэлдээ хормоолсон бүгдэр уулын баруунтай алганы төлөө шиг өөжин хөндөй зэлэн. Эхэл чухал зүйлээ алдчихсан мэт нэгэн өвгөн сэр бар сүудрээчрэн ямар нэгэн юм хайна. Тэгснэ гэрийн хөх аргаа шиг хавтгай чулуу хараад эрдэн олсон мэт баярлан газар үтгэлэн цоолаа. Хагарсан чулууг наах мэд нийлүүлээд өөрөөсөө хуудас цаас гаргаж ирв. Хүүмэн чи энд байгуу? Таныг авъяга оршоо. Чи минь одоо цагаатсан. Тогтоол ном нь энэ байна. Юу боллоо гэж миний хүү тийм хэрцгий хийгийг уйлдэх үлээ дээ. Алуурч нь чиний найз нөгөөх баян даргын хүү байж тарлаа. Онхоогүй аригчин балах савснаас болж
Хэрэгэ үлэг чоронд явж гин хуучин үннийг олчихлоо. Ээдэ, өрмөн. Энэ эзгүүгээр юугаа хийж бэдэрнэ вэ? Чи гэмгүй. Тэнгэр цуга ээжтэн очиж үннийг хэл. Ингэснэ эгмэггүй ихэр татан ойллоо. Гаслах дүүг нь энд сонсонгүй ягаад гараас нь алдуурсан цаас газар алгадан хийсэж одлоо. 2024 оны 11 сарын 20 төгсөв.